Монгол улсуудын нийгмийн эгийг хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк, Живцаарын хөгжлийн агентлаг, Монгол улсын засгийн газар, аймгийн засаг даргын хамгааллын газар, хөвсгөлийн хөгжил дэвшилт, төрийн бус байгууллагаас Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ төслөөс үзүүлж байна. Эх орны ирээдүйн эзэд улс гэрийн хөгжлийн дээвэр тургаас үргэлжлэх иргэдийг эрүүл чирэг зөв боожиж хүмүүжих нь эцэг эхчүүдээс шууд хамааралтай. Эрүүл боожихын үндэс суурь нь асарга, хүүхдийн зөв хоолхолс юм. Хүүхдээс гадна тий хүүхдэд чи яах нь хамар битүүрэн тийм ээ хамар битүүрэн тий нүдэн нь ухтана тий тэгэхээр зэрэг өглөөд хүүхдийнхээ хамрыг нүдийг бид нар цэвэрлж өгөх ёстой тий тэгэхээр яаж цэвэрлэх ёстой гэхээс ус буцалгаж хөргөж байгаа буцсан устаа яваад за чинь ийм хөвөн байлаа хөвөн ингээд сайхан ирчлээ шүү дээ хамрыг цэвэрлэхийн тулд тийм ээ хамрыг цэвэрлэхийн тулд хөвөнгөө ингээд ирчилж өгч жагаад энийгээ сайхан ингээд нарийнхан болгож өгнө тийм ээ нарийн болгож ингэж ирчилж өгөөд одоо ингэж хүмч ирчилэгдэж байгаа үстэй тий. Тэгэхээр энийгээ одоо ийм хөвмчин болоод ирлээ тий. Тэгэхээр энэ ирчилсэн хөвөнгөө буцалсан ус буцалгаад буцалсан усанд дүүрж байгаа. Тэгээд норгосон гоё энэ хамартаа энийг нэлээд ингэж хүн хийцүүлж өгдөг шүү дээ тийм ээ. Ингээд эргэх хөдөлгөөнөр тий хамрахаа эргэх хөдөлгөөнөр хийж ингэж цэвэрлж өгдөө. Тэгэхгүй ингээд ааж авахгүй шүү дээ. Ингээд сайхан эргэх хөдөлгөөн. За уучлаараа. Тэгээд энийгээ ингэж татаж авдаг тий. Ингэж хамрыг ингэж цэвэрлж өгнө ирчилсэн хөвөнгөө тий. За амыг бол шаардлагатай бол цэвэрлэн тий. Одоо яг хідэн дээр өнгөт тогтоод байдаг тий. Жажны тогтолтлаа цагаан налиот үүсдэг тий. Ийм үед хүүхдийн хамрыг амыг цэвэрлдэг. Энийг цэвэрлэхдээ бол нөгөө сахарын уусмал бэлтгэж байгаа. Одоо эсвэл нөгөө нэг нарийнхан савханд бент ороож байгаа. Тэгвэл хөвөн ч өөр ингээд яадаг учраас хөвөн болохгүй. Бент ороож байгаа чихртэй усанд нөгөө мөр зөвгийн балтай усанд ороож байгаа хөлийн нэг ирчиж байгаа. Тэгэхгүйгээр нөгөө ингээд хүүхдийг агуулгаад ингээд хийж басахгүй тий. Тэр хүүхдээ байрж байгаа, арайж байгаа тийм ээ. Тэгээд нүдийг гаднаас нь дотчин чиглэлдээ ингэж арчиж цэвэрлж өгнө тий. За ингээд нүдийг цэвэрлж өгнө. Тэгээд хамрыг хөтөрөөд байх юм бол хамарт одоо ийм тусахын тулд яах ёстой юм бэхээр хүүхдээ хажуу ийм байрлаж байж байгаа тий. Тэгээд хүүхдийнхээ хамарт ийм тусаана гэх юм бол ингэж хэлж ийм байрлаж байжгаад ингэж тусааж өгөөд энэ дээр нь дарж өгсөний дараагаар 1-2 минут дараа дахиад нөгөө тийш нь харуулаад нөгөө талын хамарт нь мөн яг нь тусаагаад ингэж дарж өгнө шүү дээ. Тэгвэл нөгөө шууд дээш нь харуулж байгаа зайлшхамд хүүхд чи яах вэ? Зайлгч тий. Шууд нөгөө хүүхдийн эмийн бодис маань хүүхдийн хамар залхуурч залгидаад тэрээс олж хоолоо өвсөх ийм байдал үүсдэг учраас ийм тусаахтаа ч гэсэн аюул болгоомжтой тусаах юм тий. За тэгээд бага насны ийм жоох хүүхдүүдэд юу болохгүй янз бүрийн юм өгөхгүй тий. 0-5 настай айлд бол заавал халууны шиг байж байгаа. Хүүхдийнхээ халууныг ер нь бага насны хүүхдүүд бол заавал одоо ямар нэгэн халдвар авсантай холбоотой юм уу амьсгалын зан өвчнөд холбоотой ч юм уу халуурах тохиолдол гардаг тий. Тэгэхдээ хүүхэд хэд хүрт халуурч ийнэ гэдгийг мэдчихэж имээг өгөх ёстой тий. Тэгэхээр зэрэг халууны чи энэ халууны шиг байлаа гэхэд энийг аваад хүүхдийнхээс суганд хийгээд тийм ээ. Тэгээд ингээд хүүхдийнхээс суганд халууныхаа шилгийн тоог нь болоод нойлж байгаа. Тэгээд ингээд юу гараад ирж байгаас тэгэнгүүт ингээд ийдэг тийм ээ. Ингээд тавчуулаад тэгээ энэ маань дугуурн тий дугуурхаар нь аваад хүүхдийн халуун хид байх нь тийм байна гэж хэлнэ тий. Тэгэхгүй за одоо ингээд таярын халуун ингэж явж байна. За няраа хүүхдийн халуун болвол тий 37.2 тэгж байна шүү дээ тий. Тэгэхээр чи манайх одоо энэ чи халуурцсан байна. Тэгвэл 37.2 бас 5 хүртэлхийг бол халууралт гэхгүй шүү дээ. Тийм тухайн хүүхд чинь хэвээ юм байна тий. Ямар хувцас өмссөн байна, яаж дулаалсан байна, гадны орчны халуун ямар байна. Тэрүүнтэй холбоотойгоор хүүхдийн халуун бол ялангуяа оройд бол 0.5 градусаар бол нэмэгдчихэд. Тэгээд хүүхдийн сугны халуун, шулуун гисний халуун бол мөн харьцаад өөр гэдэг тий. За ингээд одоо 36.3 гэлээд ингээд яваад байна тий. Тэгээд энэ чи өөрөө дугуурхаар наваад халуун тэд байна гэдгээ өгсөн тий. За одоо тэгэхээр таярын халуун маань хэд вэ? 36.3 хэвэн тий. Тэрнээс 36-аас 37.5 халууныг бол халуурт хэлэхгүй хэвээ халуун байна гэж үзсэн тийм ээ. За ингээд хүүхдийн халуун ямар байх нь өдөөж үзэх нь халууны шилтээ заавал гэртээ байх юм ёстой юм тийм ээ гэж үзэх нь тэгээ халуурч одоо өндөр халуурч тэр 38.5-аас дээш халуурх юм бол өндөр халуурт 38 халуурт бага халуурт дунд халуурт их халуурт их өндөр халуурт
өндөр халуулт гэж боддог. Тэгэхээр чинь тэгжээж үзчихэд имийг өгөөс ш 37.1 манай хүүхд татварсан байна гэж халууны юм өгөхгүй нь шүү дээ. Тэгэхээр халууны юм хамаагүй хүүхдүүд чи эрсдэлтэй яаж өгөх хизээ өгөх ямар үед нь өгөх ёстой юм гэдгээр заавал эмчийн заавал зөвлөгөөтэй ялангуяа юм бага насны хүүхдүүд эмчийн зөвлөгөөгөл ерөөсөө амруу нь юм хийхгүй заа. Яраа нөгөө хүүсний асуудал гэдэг тийм. Хүүсийг одоо яаж зөвлөх вэ? Яах вэ гэдэг тийм. Тэгэхээр зэрэг хүүсийг бол аль болохоор илүү байх юм. Имлэгээс гардаг хавчаарыг аваад гаргадаг тийм. Хэрвээ хүй нойтон байх юм бол за маргааш ирж авахлаараа гэж гаргадаг тийм. Тэгэхээр зэрэг та хүүсийг аль болохоор илүү байлгах. Тэр хүүс чи өөрөө хатаж унах юм тийм ээ. Хүүсийг болохоор илүү байлгах, хүйг илүү байлгах, янз бүрээр дарж байхгүй, янз бүрийн юм төрөхгүй байлгах нэ. Аль болохоор харин хүүхдийн хөлийг шулуун татахгүй тийм. Тэр хүйн судас татагдахаас сэргийлж аль болохоор хүүхдийн хүйн судас татхааргүй байх хэрэгтэй. Хөлийг татаад авахгүй. Хүйг өөрийг нь унахаас өмнө татаж авахыг хоригдгоо. Хүйг нь оргож болохгүй, хуурай байлгах нь чухал гэдгийг залуу ээжүүд санаарай. Энэ сартаагаас ахуулаад 6 сар хүүхдийг өдөр бүр усанд оруулна. Одоо би энэ халуунтын тэнцэн хэмжээний усанд оруулах нь 36.5 байхад тэр хэмжээний усанд усныхаа халуун өртнийг тохоогоо хийж аваад манаас уулзаж зааж юм дээ. Нингээ арьстай газар нягаад үзээд халуунаа хийж үзээд усны халуун ямар вэ гэдгээ тохируулж байгаа үгтэй усанд оруулж өгнө. Өдөр бүр оруулах ёстой шүү. Тэгээд бэлэн тохирсон усыг төвчж өгнө. Эхний удаадаа сайхан савндаж угааж тэрнээс хойш заавал өдөр бүр угаахад бол яа шаардлага байхгүй заа. Үнэн газар орстой газар тусааж үзээд халуун ямар гэдэг тохируулсан тийм. Гэртээ орчих гой байн дотор нь болохгүй. Одоо эмгийн нөхцөлтэй очиж яг тохирсон үнэнд нь таалаас авах болж өглөө. Тэгээ яг гасганы температур бол тохирсон байх ёстой шүү дээ тийм. 22 градусын халуун температуртай ингээд хүүхдээ халуунаа тохирсон. Гой ясмэ. Хүүхдээ халууны нүцгээ хийсэн. Та нар бүгдээрээ сайхан хараад бол та нар бүгдээр нь тийм үү? Юу яахын тулд энэ дээрээ чи ингэж үзсэн эсвэл тохоогоор хийж үзсэн заяа. Ингээ арьстай газараа тавьяа бол зөвхөстой. Ингээд хүүхдэд тохирсон шампунь ер нь хүүхдэд хурц үнэртэй юм ерөөсөө хэрэглэхгүй. Хурц үнэртэй тийм юмнууд чи айгүй хүүхдийг харшлуулдаг. Аль болохоор зөөлөн үнэргүй тийм ч учраас нөгөө нэг энэ Оросын савн туулаатай энэ юутай самбарч хүүхдэд аягүй сайн тохирдог шүү дээ. Тэгээд хүүхдэд тохирсон тосоод тусалж өгнө тийм ээ. Цасны тос байдаг юм уу? Одоо Johnson Baby-гийн тоснууд байдаг юм уу те? Аль тохирсон тосоод сайхан загсны тос түрхэж болно. Тэгээд зарим бас хүүхдэд таршлаад хамлаа уцаагаас харах хэрэгтэй хамгийн гол нь. Тэгээд хизээд үйлдвэрлээд хизээ хийгээд хизээ савлцсан байна тийм. Тийм бэ Johnson Baby их болно шүү дээ. Тэр чинь аюул сайн таардаг Johnson Baby. Дарж ярьсан тийм ээ. Дарж зөөлөн ингэж арчиждаг. Тэгэхгүйгээр үрж хөх юм гэрсэн. Аль болохоор ингэж сайхан тийм. Ингээд дараад ингээд чихний артал хүүхдийн нурдаг тийм. Малгайн байгаа артал зөө. За одоо сайхан ингэж чи малгай өсгөж. За. За мэдрэл. Гэтэл хөдлөөр. Янаа. За малгай өсгөж байгаа. Загсаад байгаа танаагсан бай. Зүсэрч. Тэрнээ өгсөн гэж байна. Манай уусаад байгаа. Яа. Нэ, за ингээд сайхан гоё. Хүүхдийн нурдаг хэсэг чинь хүзөө, сууга, тийм ээ, цайв, чихний ар, тийм ээ. Эдгээр хамгийн их нурдаг тийм учраас хүүхдийнхээ эднэрийг сайхан угаагаад нөө тий. Яагаад энэ тийм ээ. Хүүхдээ аюу дуртай идэж шүү дээ. Усанд орох. Аюу дуртай хүүхдээ. Тийм том байнгаа төвтөрч шүү. Хөөрхөн төвтөж жаа төвтөх ингээд оруулцдаг шүү дээ. Тийм нэг том сав. Том сав, шин сав. За. Уучлаарай яагаад энэ хүүхдээ. За чирхүүлж чад.
Яг гооч сайн гоож чинь тий. Харснаас аюу сайн гоож. Тэгээ сайхан тослоороо заяа. Айгүй гоё гоож байгаа минь хайр бол дороод ягараад ирэх юм болчих жоо хөтэн. Гоё гоож чинь гэсэн. Одоо сайхан тослоод өгч юм. Засны тосмос доо. Жорсон бибихийн тосч юм уу. Айгүй хөөрөжтэй. Чи яг жоохон удаахан байж байгаа юм. За баяр. За. Нарснаас сайн гооч байгаа. За тэгээд гоё тослоо юм. Тосоо. Тосын ахвалаа. Арис хасцсан. Угаахад ямар хаагуул өстой гоё байх үү те. Одоо байнер чи бас энэ цэвэр дуртай те. Зөвөр юм биш. Дараацтай ингээд тийм дараацтай ингээд чүгөөнөр. Усанд оруулсны дараа амархан урд нуглаастай хэсгүүдийг сайн хураашуулж тохирох тосыг эсвэл заслахыг түрхэх. Хүүхдийг хураалгахдаа хооллох бүртээ баасны дараа бүсийг бүлээн усаар угааж тослож өгнө. Даав хүүхдийн савгаар угааж савнг арилтал усаар зайлнаа. 6 сараас хойш 7 онцтой аамда энэ чинь ингээд эрүүл ахуйн дэглээс дахиад цадна чирж өгөх тий. Эрүүл ахуйн дэглээс чирж өгөх надад батлаа сайжруулах. Тэр тийм аюу усан ороод маш их ачаалал. Тэр чинь үстэй машин дээр гоё гэж чангараад байгаа. Үстэй аюу савсан ороод тэгээс тэгээд яг 6 сартаа гоё хоолндоо оруулаад ирэх юм бол энэ цаавал үгээд хоолоор хоолоо зөөгөөд хамт өгөхөд ирэх болж юм чинь өнгөрөөсөн. Хамгийн гол нь дулаан байлгахтай дулаан алдахаас ихэнд бол хүүхдэд толгой заавал яг малхаа өмсөх хэрэгтэй тийм дулаан алдахаас хэрэгтэй. Тэгээ агаар сайхан гаргаж явах хэрэгтэй. Хас 18 градустай байхгүй. Гэртээ салхивчаа онгойлгож өдөртөө 2-3 удаа агааржуулж зааруулна. 10-15 минут. Агаар зааруулдаг. А зүүнний цагт бол ерөөсөө байнгын гадаа нарнаас хамгаалж харин малхаа өмсөх хэрэгтэй. Тэгээд нар ус агаараа бүгд чийрэмжүүлсэн сайхан оруулж. Бид нь аль болохоор тохирсон тосыг өгч хэрэгтэй. Амархан шимэгддэг түргэн тийм зузаан тос одоо сүүлтийн тосны төрөх юм шүү дээ. Аль болохоор нэгэн бүсгийн бид хөвгөн шимдэг тийм тосыг өгч хэрэгтэй. Эхийн сүгээр дагнан хооллсон хүүхэд эрүүл зөв өсч торин нь суулгалт болон амьсгалын замын халдвар зэрэг олон өвчнөөс сэргийлдэг байх юм а. Оюун ухааны чадамж сайн, хэлт хурдан орхоос гадна хараан сайнаар нөлөөлдөг гэд хөхөөр хооллохын аж тус нь нэг их юм. Таны эрүүл мэнд таны гарт хамтын оролцоотой эрүүл мэндийн үйлчилгээ төсөл